Уул усан жигдэрсэн улс Монгол орныхоо сонсогч үзэгчдээ энэ сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье. За яг Улаанбаатар хотод 7 цаг 11 минут болсон. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ийн эрт босвол нэгийг сонсон өрөөтэй дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг маань эхэлж байна. За радиогийн 2 дугаар студиэс та бүхэнтэй хөтлөгч Ундрах, Од, найруулагч Эрдэнэ Мөнхнөр мэдчилж хамт байна. За продюсер Батбаяртай мөн баярлалаа. За өглөөний мэндээ. За өглөөний мэнд үргээ сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Та сайхан амруу? Сайхан амарлаа. Өнөөдөр 5 дахь өдөр. Тийм. Сайхан өдөр эхэлж байна. 7 өдрийн хамгийн гоё өдрүүд тийм ээ. Гоё. За өнөөдөр чинь 9 сарын 26 гэж байгаа. Григорийн тооллын жилийн 269 дэх өдөр юм байна. Он дуустал 96 өдөр үлджээ. Ер нь ингээл он дуустал хэдэн өдөр гэл одоо ингээл багасаал гэдэгтэй ингээд анзаараад хахаар энийг яг тий би нэг ингээд бичээд бэлдэж их та ер нь л ингээд өдөр хоногод их хурдан явах юм да гэж бодож идэв. Хурдан тий ажил төлөвсөн юмнууд амжуулахгүй л бол. Яг гэнэ. Одоо юу юм бэ? 3 сар шүү. Яг л 3 сар. Яг 3 сар тий. Тийм байна. За би weather.gov.cg-ийн сайтаас Улаанбаатар хотын ойрын 5 өдрийн цаг агаар мэдээллийг хүргэе. Өнөөдөр Улаанбаатар хотод 20 градусын дулаан байна. Маргааш 19 градусын дулаан бах юм байна. Тэгэхээр маргааш одоо бям гараг шүү дээ тий. Бүтэнсэ өдөр буюу нэм гарагт 19 градусын дулаан байна. За тэгээд даваа гарагт 18 градусын дулаан, мегмар гарагт 21 градусын дулаан. Ер нь бол борошор алга. Тийм байна. Сайхан өдрүүд үргэлжилж байна өө. Тийм. Тэгээ бас нэг 20 хэдэн мэдтэй авах ч бас гоё шүү дээ. Ер нь цөөхөн дулаахан өдрүүдийн нэг. Намрын налгар өдрүүд ер нь гоё шүү тий. Яг гоё. Одоо тэр модны өнгөн тэр бол бас л янзын харагдчихлээ шүү. Зураг шиг л тий. Хотын төмөн өөр чинь бас нэг олон өнгийн моднууд харагддаг юм шүү дээ. Шарлаа, ногоороо, тод ногоон тий. Ягаан улбар шармаар, ягаан багаагүй улбар шар. Явж үзлээ гоё юм. Гоё. Нөгөө мөнх настай тэр ногоон ургамлууд бол ном ногоонороо тэгээд наан шарлсан моднууд энэ тэгэл яг л зураг шиг. Тий. Гоё сайхан байлаа шүү. Намрын үлрэл гоё. Тийм. За өнөөдөр ямар мэдээлэл бэлдэх вэ? За өнөөдөр нэг тийм хоолны өдөр байна. Нэг хоолны өдөр. Ингэдэг нэг гадаадынхан болохоор өөр соёлтой хүмүүс байна шүү дээ. Энэ хоолыг жижигхэн, амттай, зуурсан, бөмбөлөг шиг хоол гэдэг гинэ. Ямар хоол гэж бодож байна? Махан бөмбөг. Бутаанд ороосон бөмбөг. Юу юм? Энэ болохоор банш. Банш. За банш. Dumpling day гэж тэмдэглэдэг. За ер нь бол гадныхан те гаднаас харж байгаа нүдээр л нэг ерөнхийд нь би ячи одоо ингэж хард юм байна ингэж тэмдэглэдэг юм гэдгийг тайлбарлаад одоо сонирхуулчих те. За өөр соёлтой улсуудын тухайд ч те яаж тэмдэглэх вэ гэхээр идэж үздэг гэж байна баншиг. Тэгээ өөр соёлтой улсууд бол Аз хоолны газар ресторануудад ороод янз бүрийн төрөл бүрийн баншиг идэж үздэг. Найз нөхдөдөө ингээд гэр бүлэрээ те янз бүрийн амд хэв маягийг харьцуулаад хоорондоо ярилцаад нэг өдөр ингэж бас өнгөрөөдөг гэж байна. Тийм янз бүрийн банш байдаг л бах л да. Хятад баншнууд бол дотроо тий. Ой бүр үгүй ер нь тийштэй. Одоо манайхан л ингээд яг нөгөө манай бууз банш чи ер нь бол нэг ерөнхий амтлагч нь мах, сонгон, давс гурав тий. Тийм перц. Заваас нэг 4 5 нөгөө нэг махнаас өөр мах одоо ер нь хөвчлэн үхэр юу хонь хоёр л байдаг тий. Тийм. Өөр дахиад нохоо орвол нохооч. Дахиад тэгээ бас нэг ногоо могоотой энэ төрөлжүүлвэл одоо бүр яг тийм ээ. God байна. Тийм ер нь хятадд бол ингэдэг л байх л та тий. Хятад чинь ер нь тэгэл янз бүрийн л юмтай байдаг үстэй. Бодог хоол. Нэг тийм гоё нингхэн. Тий айгүй нингхэн. Тэр надад гоё санагдав. Солонгос баншууд бас гоё тий. Яг үнэ. Яг юу. Тэр нэг ууттай ингээ хөлдөөцсөн солонгос баншнууд зарт юм байл шүү дээ. Тэрнээс нэг авч идчих. Амталж үзьгээл яваал бодоол явт. Аваач. Аваад амтлаач. Тэр янз л гэдлээ. Янз. Тэр нөгөө нэг юу юм бэлээ? Юу юм бэлээ жоох. Би нэг удаа нөгөө нэг жажамян нөгөө жантайгаа юм аа. Жантайгаа юм захиалсан чи хажууд нь шарсан банширээд би өөрөө юу захиалснаа мэдээгүй тэгээ тэр бүр айгуу гоё юмсан. Тэгээ дараагийн удаа дахиад жантайгаа юм захиалсан чи банш нь нэрийггүй шүү дээ. Тэгээ бодвол баншин тэр хүн намайг мэдгүйгээр дэлгэндүүлсэн байна. Гэтэ тэр шарсан банш яг л нөгөө нэг ийм нөгөө баншиг ингээ уртаар нь дотор нь ингээ ногоотой те нэг ингээ юмтай холихоор арай зөөлөн амттай болчихдог шүү дээ. Тэгсэн мөртлөө амттай. Тэгээ гурил нь айгуу нингэн. Шажигнж гинөө. Шарсан нь бол үгүй шарсан ч гоё, чансан жигэнсэн ч гоё байгаа. Гоё. Манай хүү баг хүү маань бууз муузныг хайх дээр иддэггүй байж байгаа. Зөвхөн баншин дайгуу дуртай байсан баг та. Тэгээ яагаад гэх тийм мэдгүй ер нь хүүхдүүд ингээд баншин дуртай байгаад идэг.
Монголчуудын зан юм шүү. Ер нь нэг томчууд нь жоохон бууцан дуртай, жижигүүд нь Тийм болоо. Эсвэл идэхэд гоё амттай юм зөөлөн жижигхэн энэ төр байдаг юм болоо. Тэгэх байдаг юм болоо тий. Баншиг ста зөөлж өгдөг байж үлээ. Зөөлдөг байна. За тэгээд бас гэртээ хийдэг гэж байна. Хялбархан ингээ шүлэнд одоо тусааж хийдэг юм байна шүү тийм ээ шүү дээ. Одоо зурмаг маягаар ч юм. Яг энд комент өгсөн байна. Шүлэн банш гэж байд юм байна. Яг жижиггүй удаатай шүл шиг банш гэж байна. Энийг хэлээд тахш байна. Яг дөнгөж сая орж ирсэн. Тийм байна. Энэ банш нь одоо хийхэд амар боловч ороож дүүргэж иддэг хийдэг банш гэж байгаа. Манайхаар бол одоо чимхдэг банш хэлээд байна л да. За. Тий. Энэ баншнуудыг чимхдэг баншнуудыг илүү одоо хийгээд сонирхолтой. Эднэрийн хувьд бол ингээд хийх нэг сонирхолтой байгаад байгаа байхгүй юу? Хэдүүд тий хийгээрээ ингээд тэгээ өөрсдөө одоо юу гэдэг ингээд нэг сориороо гэж байгаа байхгүй юу? За аль хэдийн мэддэг улсуудын тухайд бол гэр бүлээр янз бүрийн банштай хоол хийж идэж тэмдэглэдэг. Чана, жигнэ, шараа, яагаад тий. За манайхан бол сайхан банштай ногоотой шүл тий. Одоо ингээд нөгөө гоё ногоонууд дэлгэр байна штэ. Сайхан ногооны сонголт байна. Сайхан ногоонууд чанжгаад ногоотой тий. Ногооны гоё ингээд витамин амтагдсан тий. Шинэ ургац одоо ч жоохон ургацын ногоонууд гарцсан. Тийм байна. Одоо ингэсгээл ер нь буулаа шүү сэрүүсээ тий. Сайхан ногоотой шүл хийгээ тэрэндээ банш хийгээ банштай ногоотой шүл хийж идвэл бас гоё шүү. Тийм. 5 дахь өдөр байна чинь тий. Яаж иж байгаа хоолны өдөр авчих юм. Тийм. Шүлс гарцсан. Харин тэгэл юм. За тэгээд ганц нэг сонирхолтой баримтууд энэ дурдчихэ. Дэлхийд 25-аас дээш төрлийн одоо банш байдаг гэж байна. Энд бол хятадд мэдээж ихэнх баншны төрөл байгаа. За Итали, Энэтхэг, Солонгос гэдэг банш байдаг. Итали банш байдаг та мэддэг бах тий. Италиг би ер нь Итали явж үзээгүй мэдэхгүй байна. Гэхдээ ер нь Европын банш Европ ч гэсэн Германы банш ганцхан гэж нэг олон юм. Тэнтгийн банш бас гоё. Гэхдээ энэ Аз Европ хоёрын хоолны нэг тийм амт одоо зөрүү арай өөр байгаа юм шиг. Нөгөө нэг хүнийхээ амтанд тааруулж хийж байгаа шүү дээ тий. Одоо жишээ нь Аз жоохон Солонгосын тэр нөгөө нэг далайн хоол идэх юм бол тэр үнэр амт нь илүү төлхөө байдаг. Герман юм уу Франц нэтрэд идэхээр арай өөр нэг тийм илүү амттай байгаад байдаг. Тийм нэг арай махлаг амттай байдаг. Гэхдээ яг нөгөө нэг далайн нэг тийм сонио амт байгаад байдаг шүү дээ. Тийм нь арай бага байгаад идэм билээ. Банш нь бол гоё. Банш бол өстой гоё. Тэнд бол нөгөө яг үндэ нэг намайг байхад бол жигнүр байгаагүй юм л та. Тэгээд тэр баншиг нь би авч нөгөө нэг чанж иддэг гэсэн. Тэгээд буузыг сансан үедээ идэхэд бүр үнэхээр амттай. Тийм баха. За тийм байна. За чихэртэй болон давстай гэж бас банш байдаг гэж байна. Чихэртэй? Тий. Банш чихэртэй. Тий, чихэртэй банш. Тэгээ байдаг юм байна л та. Одоо мэдгүй ямар амттай байд юм бол доо. Хүүхдүүдэд бол гоё юм байна. Гоё. Шүсэлэгдэх юм уу? Цөцгийтэй банш гоё. Тий, цөцгийтэй банш өстэй янз тий. Би идэж үзээгүй ямар вэ? Ер нь ингээд гоё штэ ингээд цөцгийндөө ингээл дүрээс дүрлэгэн цөцгий байх юм уу? Дүрлэгэн цөцгийтэй. За. Нэг гоё ингээд гоё зөөлхөн амттай болгочтой. Тэг ба. Юугмэр ч юм дээ. Цөцгийч угаасаа гоё юм. Нэг тийм болгочтой. За тэгээд шарах, буцалгах, жигнэх, шарах одоо тий ингээд янз бүрийн аргаар банш гэдэг. Шарсан банш бол маш гоё. Яг гоё ингээд шажигнаал шарх гэж хацгаад бол бас янз шүү. Ял ингээд шүсээ залгаа сууж. Харин жигнэсээ тэгээд байна. Энэ баншны зургийг харцдаг. Харин тийм байна. Манай найруулагч ядаж яа гэдэг юм бэ. За 2015 онд олон улсын сансрын станц дээрх сансрын нисгэгчид Хятадын шинэ жилийг хөлдөөж хатаасан баншаар тэмдэглэжсэн тохиол байдаг гэж байна. Хөлдөөгөө татаа борт. За. Тий хатаас одоо мэдгүй ямар ч аюулгүй байдлаа бол ингээл хангацсан л юм банш юм шиг байна. Тэгээд янз бүрийн хоол иддэггүй шүү дээ Хятад чинь. Хятад гэнэ юу сансар. Тэгсэн чинь нөхдөөд ингэж тэмдэглэсэн гэж энэ бас төөхөнд үлдсэн байт юм байна. Сайн уу онцгой тэмдэглэсэн. Тий. Заавс Хятадын шансын мужид банш чансан шүлийг асгах юм бол тэ ямар нэгэн байдлаар ингээд бүдэрж унаад ч юм уу те санаандгүй байдлаар ч гэсэн хамаагүй асах юм бол муу заяа те муу зүйл болно гэж ингэж үздэг боломжтой гэж байна. Тэ энэ ч бас гэхдээ нөгөө настайчуудын гайхсан юм байх та те. Ямарг хоол юугаа химнээд хамнаад. За хамгийн халуун амттай банш гэж байгаа нь Сичуан стилийн Hongyu Chao Show гэдэг юм. Банш үгүй бай те. Hongyu Chao Show. Энэ болохоор халуун тос чинжүүтэй хийсэн банш юм байл да. Чинжүүтэй гэсэн мөртлөө халуун тосон чаасан. Тэд нар чинь халуун тосонд юм хийдэж штэ. Халуун ногоотой. Тэгээ энэ болохоор халуун тос гэж халуун одоо тос нь өөрөө халуун ногоотой. Тий халуун ногоотой тос. Тэрийг халуун тос гэдэг юм тий. Бусдаар нөгөө халаасан тос биш юм байна. Биш. Тий тэнгүүтээ тэгсэн мөртлөө өөрөө бас чинжүүтэй л гэдэг байгаа юм л та. Тий. Тэнгүүтээ энэ болохоор амтлах төдөд ерөөсөө амтлах мэдрэхүүг ингээ бадааруулж идэг маш халуун банш байдаг гэж байна. За Исландын загсны банш нь заримдаа эсэгсэн авраг загсны махыг хийдэг гинэ.
Эсгсэн авраг загсны макар сонин сонсогч байгаа. Харин тий. Авраг загсны юм. Тэгээд эсэгцэн тий. Тий. Цаамарсан юм байдаг гэж байна. За Оросд бол банш задрах нь гинтийн өөрчлөлт ирэх одоо гинт юм өөрчлөгдөх юм тохиолдог гэж байна. Задарна гэдэг чинь одоо тий одоо буцалж явахдаа яадаг ч юм уу тий. Манай гэрт дандаа тэгдэж шүү. Би ми банш чаналт тэндгээл задарч ундраа. Тийм үү. Жохон ялбаалгаад ирнэ. Би ер нь хоолндоо айгуу мó. Тэгээд жоохон бүтлгүүтэх юм байна. Тэгвэл тэгээд дандаа гинтийн өөрчлөлт хэрвээ би орсод байвал. Тийм тэгж үздэг гэж байна. За Австралид байна штэ. Шоколадан банш байдаг. Шоколадан тим там гэдэг жигнэмгийг дотор нь хийсэн юм банш байдаг гэж байна. Тийм. Хазангуу дотор юм шоколадтай жигнэмэгтэй. Банш гэдэг нэртэй зөгцөхгүй байна. Тий. Одоо Тэгтээ орооцсон болохоор тэгээ банш аваад баншил болох гэдэг тийм байна тий. За. Яа. Хан улсын үеийн бичвэрт өвлийн үйлрэлд иддэг тухай одоо ер нь бол дурдсан байдаг. Энэ бол одоо хамгийн эртнийл баншны тухай баримт юм шиг байна. За Хятадд бол манай эртний өмнөх 200-аас манай эртний 200 оны хооронд бол зүүн хан улсын үед ер нь банш үүссэн гэж ер нь таамагладаг. Тэгэхээр за бараг л ер нь 2000 дунджаар 2000 хавцаа жилийн түүхтэй бас юм хоол юм байна шүү. Хан улс урагшаал угаасаа л урдалтай юм байна та тий. За Ромын хоолны Апициус хэмээх гар бичмэлд манай эртний 400 оны үед баншны жор бас бичигдэж үлдсэн байдаг. За гэх мэтчлэн Энэ комментар хар өглөөгөр хоол яриад манай гэрийн доотлын хоолны газараас хоол нэртэй тий. Тийм хоолны газар чинь зөвөн штэ өдөөж яг нөгөө онгон зөвж яхаад Бэлдээд тийм бэлтэн тэгэхээр дээрэс нь үнэрт маркетинг гэж бас байдаг. Албаар үнэр гаргадаг. Тийм. Эхлээд 2 3 сонгон энэ төр бас хуурч харддаг гэж байгаа. Аха. Тийм би бол хоолны газарт бол техник гэж бодож байгаа. Сонгон сэрэмсийг нийлүүлж хуурна. Нийлүүлж хуурахаар юм гардаг шүү, тий. Яа. За ингээд National Dumpling Day гэж байна. Ингээд өнөөдөр бол амттай олон янзын соёлыг нэгтгэсэн баншны одоо баярыг тэмдэглэдэг өөрийн хоолны одоо өвийг те мэдрэх хийж сурах соёлыг нь түгээх хүндэтгэх юм уламжлалтай юм бас хөрхөө өдөр байж байна. За үнэхээр гоё удаад ажилласан баярлалаа. Тийм ахаад болоогүй. Дуусаагүй. За. Үүнтэй холбоотойгоор бас нэг өдөр байна. Энэ бол Better Breakfast Day гэж байна. За. Хоол. Энэ болохоор илүү гоё чанарлаг одоо та өглөөний цай уух юм одоо зорилготой өдөр. Тийм. За өглөөний цай бол мэдээж одоо өдрийн хамгийн чухал хоолнуудын нэг гэж ер нь үздэг тийм. Угаасаа өглөөний цайгаа ууж явах ёстой шүү гэдгийг одоо ойлгуулах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Хүүхдүүдэд тэгвэл нөгөө нэг ходоод өөрөө угаасаа ажиллаад байдаг. Тэгээд үлсгэлийн ходоодтой явахаар биенд айгу муу байд юм байна. Угаасаа ачаалаад эхэлчихэв. Ер нь өглөөнийхөө цаг заавал ууж гараач. Өөрөө ууж чаддгүй бол ирээдүйн хүүхдүүдтэй тий одоо өөрийнхөө хүүхдүүдэд уулгаж хөвшүүлээч гэсэн. Тийм, ер нь тийм. Тэгээд би бол жишээ нь оюут 10 жил мэл байхдаа нөх ахтар уухгүй гарчдаг байсан. Ягаад тэгэхээр нөгөө өглөө жоохон аппетит муутай би хичнээн ингээд эвтэйхэн гоё хөнгө мөнгө юм байсан чинь ингэж идэж чаддгүй ордгүй маань. Тэг яг тэгээд жоохон ингээд нас яваад ирэхээр яг идэл гэж бодоод хичээдэг л болчиход идэг юм байна. Идэх ер нь бол нэг жоохон хэрвээ яг өглөөдөө идэхгүй бол жоохон байжгаад идэндээ гэж бодоод ажил руугаа аваа явуул бас их зүгээр юм шиг. Тийм ядаж тэгвэл зүгээр тийм. Тийм манай ихнэр тэгээд бас хаяа хөрх юм үгээ явуулч тийм үү. Дугуулсан цаасанд бооцсон. Тийм билээс нэр сэндвич дээр явуулсан тийм. Улаанбаатарт баншны газар байдаг байсан. Их дэлгүүрийн зүүн талд банштай цай зүцгийтэй банш гэх мэт хийдэг газар байсан гинэ. Үе баншны комментуудыг тэгвэл жоохон уншиж л та. 5G-тэй банш идэж үзсэн юм уу? Ер нь тийм юм байна уу? Ёстой мэдгүй. Би бас сонирхолтой юм. Тийм би бас мэдгүй байна. За банштай шүлнийхөө шүлэнд цөцгий хийгээд идэх байх. Янзын. Тэр бол өстой супер. Супер тий. Ер нь тэр хойноос Оросоос орж ирсэн уламжлал байх шүү. Оросууд шиг цөцгийтэй хоол иддэг. Тий. Хар өглөөгөр ходоод ажиллуулаад гэсэн чинь орондоо хараад шүлсээ залгаал өвч. Би бас шүлсээ залгаал сонсч байгаа. Уучлаарай. Солонгост бас шоколаданд дүрж иддэг банш байдаг гинэ. Тийм байна. Угаасаа байдаг юм аа л тэр нэм соёл. Даанч дотроо пүнтүүзтэй бас тийм баха. Ямар сони тий. Тэр манай найруулагч юу тавьсан нөгөө нэг баншны зургнуудыг тавьсан. Тэгээд нөгөө дотор нь нөгөө нэг задлцсан. Үгүй юу гэх юм бэ? Баншаа ингээ хуваацсан дотор нь юу байгааг нь харуулцаа тийм зураг тавьсан. Мах байсан, ногоон сонгон байсан. Тэгээд гэхдээ тэр махыг ингээ бүр одоо хідээр гэдэг юм бүр жижигхэн ингээ буталцсан бишээ машинтцсан бүр тик гэдэг шиг машинтцсан. Тэгээд тэр дахиад байсан баха. За манай тийм юм шоколадтай болж идэнэ. Харин тийм жоохон сонирл юм. Мэдгүй тэгээд бас үдэж үзэхэд явах байдаг юмгүй шүү дээ. Найруулагчийн өгж байгаа зураг бол гоё зурагнууд байна шүү. Тэгээ та хоёр нийлээд ер нь биднийг зовоож байна. Тэгж байна. Би ч гэсэн зовж байна. За тэгээд тэгж үздэг. Хүнийг ер нь эрч хүчтэй анхаарал төвлөрөлтөө байлгах
тэр амин дэм уураг эслэг төмөр кальц зэргийг энэ шимт хичээлүүдээ бол өглөө авахд хамгийн тохиромжтой гэж үздэг юм байна. За better breakfast энэ өглөөний хоолыг илүү чанартай тэжээлтэй болгохыг уриалдаг л ерөөсөө гол зорилго нь. Яг үнэ. За өөрийн өглөөний цаг яах вэ гэхээр өөрийн өглөөний цаг үнэл гэж байна. Энд нь бол зөвхөн боов талах ингээ гурлийн юмнуу те. Эсвэл нэг шарсан талах малах ч юм уу идээд байхгүй. Чихэр ихтэй хүнс одоо сериал миралч үт юм уу идээд байхгүй. Өглөө босоод ер нь чихэртэй мэдвэл ходоодыг бас зочроодог гэж идэг. Тийм үү. Тий. Тэгдэг иймэрхүү юм иддэг болвол эрүүл уураг одоо жимстэй тайлбал хөнгөн юм эвтэйхэн айтайхан сонголт руу шилжээрэй гэсэн санааг бол хэлдэг юм байна. За тэгээд тэжээлтэй одоо тэ гоё өглөөний цай битгих санаанууд гэвэл жимстэй гурвалжин будаатай эсвэл тархтай мюсли cereal-уудыг идээрэй гэдэг. За бага хэмжээний давс эсэн чихэрт яг тааруулж хийсэн энэ baked beans буюу одоо шош ванду тэ төрлийн юмнуудыг идээрэй гэж байна. Бүхэлдүүрийн талхыг идээрэй гэж байгаа юм. За алим шанцаатай халуун явьясны агшаамал буюу каш зутан энтер идвэл бас их айтайхан гэдэг. Одоодыг гоё ингээ эвтэйхэн сэрийдэг те. Тэр чинь бас л амарж байгаа шүү дээ зайлвал минь. Одоо ерөн сирен гэдэг чинь гинт очингуудаа бидний идэхтэй зүгээр ой бос гэж угцарж байгаа. Тэгвэл нь болохоор нэг тийм эвтэйхэн юм. Тэг ингээ зүйлэн те. Гинт мах хүнд юм идвэл бас энэ чинь хотоод чинь гинтл. Одоо бид нарыг татаж босгол гүйлгээд ивэл яах вэ те. Хай басгүй гээл. Тэр шиг те. Тийм юм байна. Ер нь бол тэгдэг. За тэгээд өндөг чансан мах баг хэмжээний мэдээж мах бас байвал зүгээр гэдэг. Таалах зэрэг юм уурахтай зүйлсийг бас давхар зэсэндээ оруулах зүгээр гэдэг. За тэгээд сошиалор бас хуваалцдаг ийм өдөр юм байна. Өөрийнхөөс өглөөний хоолны цайныхаа зургийг санаагаа бусдаагаа солилцоод эрүүл хооллолтыг уриалдаг ийм өдөр байна. За бэлэн жигсэн байна шүү нүү гинэ. Одоо тажлаад хөргөл дээр аваагүй. За тэгээд өглөөний хоол нь бол Б бүлгийн амин дэм, кальц, уураг, эслэг, төмөр зэргийг агуулж өгөх сайн байдаг. За судалгаагаар өглөөний хоол алхасах нь бол сургуулийн те янз бүрийн хүүхдүүдийн ч оюутнуудын ч үт юм уу анхаарал төвлөрөж сурах чадварт нь бол маш их муугаар нөлөөлж идэг гэсэн байдаг. За тэгээд юм байна. Өглөөний хоол түүхээс нь авч үзвэл яг өглөөний хоол эртнээс ер нь дээр үеэс чухал тооцогдож ирсэн юм байна. Яг үнэ. Тийм харин завгүй амьдралын хэмнэлд одоо тохируулах нэрэлээр ихэнхдээ чихэртэй ингээд бэлэн боловсруулсан хагас боловсруулсан энэ төр хүнсийг болвол их давмгаа хэрэгэлдэг ус одоо энийгээ болёо л гэдэг юм л та. Гэхдээ юу одоо тийм чихэртэй юм мэдэж болохгүйгээ тааштай зүгийн балтай байж болт юм. Одоо жишээ нь өглөөний цай хүүхдүүд ингээд нөгөө идэж өгдөггүй штэ тий. Тэгээ одоо cereal энэ төр мюсли ч юм уу энэ төр аваад идэхээр нөгөө өглөөний нөгөө амтгүй өглөөний цай гэдэг лээ. Тэрэн дээр ингээд нэг жоохон зүгийн балмал утгаад ингээд хүүхдэр. Тэгээ угаасаа зүгийн бал чинь бол арай өөр найрлагатай гэж үздэг шүү дээ. Байгалийн тэгэхээр зүгээр сахароос тийм тэнгууд усан зүгийн балан дээр хутгаж ууддаг юу өглөө дээр тийм тэгэхээр гайг байгаас тийм. Тийм ах яг үнэхээр гоё зүгийн бал байл. Нөгөө хиймэл зүгийн балууд гэж байдаг шүү. Тэд нар бол ерөөсөн нүл сахарлаг тийм байлээ шүү бас. Тийм ээ тийм яг үн тэрийг бол зүгийн бал гэхгүй гэдэг юм л шүү дээ. Тийм. Тэгээд тэгэнгүүтээ бас Германд German Butterbrot Day гэж бас тэмдэглэдэг гэж яг зүгээр товчхон дуртахад. Одоо нөгөө бидний мэдлэр бол бутерброд шүү дээ тий. Бутерброд гэдэг чи одоо нөгөө хавчуурахтай сэндвич л гэсэн үг юм да. Тийм талах. Германд бол ингэж тэмдэглэдэг юм байна. Германд эн чинь бас алдартай байд юм уу тий. German Butterbrot гэдэг нь. Тийм үү. Юу Butterbrot гэдэг нь. Ер нь бол юу л одоо нөгөө золгоо нөгөө талхныхаа нэр юм Герман ч ер нь Европын юунууд орнууд юм талханд айгүй ач холбогдол өгдөг төрлийн талх гэдэг хар өглөөгөр 5 мав гэж яхаа жинхэнэ жигэнсэн шинхэн гээд бүр үнэртцэн халуунаараа тийм төрлөөрөө орж ирж талх гэхээр бүр юм томоор нь бодож ин тэ одоо бид нар нөгөө бүргэрийн талхыг би яг уг нь орж ирдэг янз янзын хэлбэртэй янз янзын амтлагчтай самар мамартай тэгээ яг хав халуу дөнгөж гарсан манай ээж их талах барьдаг байсан юм л та. Тэгээд дөнгөж гарсан талах ингээл зүсэнгүүтээ би хамгийн захын эдит дуртай халуун захан дээр ингээд масл тамгууд ингээл гоё халаал шингээл тэнгуут нь жоохон сахар хасгаж байгаа л гэдэг юм шар гээл янз юм байж үлээ. Гэ бүр шар гээл одоо сэмэл мэмли чи юу гэдэм бэ? Ер нь талхны ороо тэнд талах ерөөсөө тийм баха. Одоо тэгэл Парис Марис сүржин тэгэл багатаар алдартай тэгэл те. Ер нь талах юм биш үү те. Өглөө тийм бүр ялангуяа талахыг бол төрөл нэгддэг. Тийм. За тэгээд маслтай талах юм биш үү бутерброд. Тийм, маслтай. Өөрөөр хэлбэл нэг талдаа задгаа, нөгөө талдаа зузаан масл юм уу те цөцгийн тос төргсөн талхыг хэлдэг л гэж юм л та. Бутерброд гэж. За зүгээр нэг талхан дээр нэмэх нь масл биш, бас янз бүрийн юм тавьдаг гэж байна. Бяслаг те одоо баг зэрэг юм мах одоо нөгөө гахаан юу гэдэг вүлээ? Нэр нь бэкон энэ төр тавьдаг. За тэгээд жимсний чанмал энэ төрийг бол янз бүрээр тавьдаг. Ийм учиртай байна. За 1300-аад онд бол Германд
одоо тэг каш зутанг орлох өглөөний энгийн хоол болгож бутербродыг түгээмэл хэрглэж болсон идэх болсон гэж. Тэгэхээр их урт түүхтэй юм байна. За яаж юм? Би даржилж байна. Бид даржилж байна. Бид тарчилж байна өө ах хамтдаа. Яг тийм ингээд жоохон апдейт муутай өглөөний цай идэхгүй байгаа хүнийг ингээд апдейттай болгоод өглөөний цайг нь идүүлчих байгаа юм билүү бас тийм ээ. Бас балгаадах юм. За талхны өнөртчлээ гоё яана гэж бүр зүгээр төрөл төрлийн хоол ярьж байна. За маргааш бол байн шийдаа гэсэн байна. Бутербродыг бургер гэсэн үг гэсэн байна. Тий, арайч яг бүргэрч бас биш баха. Сэндвич юм байна. Тийм, сэндвичтэй бутерброд чинь авчурхтай талах гэх юм уу. Манайхан бөөнөрөө өглөөний цагаа ер нь уухантай гарааг байгаа хүмүүс бол вариантай маслтай талах бутерброд гэж байна. Отыг алах юмсан. Амьсгаа гэсэн шүү дээ. Таяр цайхан уугаагүй юм. Уг нь уусаа одоо үлсээд. Би ойлгохтой уугаагүй. Би сая ирээд нэг алим мэдээл орсон. Муу хүн эзнэ гэдсэн яасан. Тэг яг одоо гарцсан бол манайхан тэгэл бас интенсив ч юм уу тэрхүү газар ороод нэг юм аваад идчихгүй те. Нэг бутерброд. Хавчуурахтай талхтай. Тий. За орос хэлэнд 17 дугаар зууны үеэс орос хэлэнд бутерброд гэдэг үг яг орж ирсэн гэж байна аль биесээр. За 1999 онд Германы хөдөө аж ахуйн төв маркетингийн агентлагаас анхны German Butterbrot гэдгийг бол тэмдэглэж эхэлсэн. Бас 30-аад 20 хэдэн жил тэмдэглэж байгаа юм байна. За нэг иймэрхүү өдрүүд байна да. Яа за баярлалаа. Өөр хоолны юм байна. Strammer юу гэж юм болоо Max гэж юм болоо шарсан өндөгтэй давсалсан хямтай талхыг бол ингэж нэрлэдэг юм байна. Toast Hawaii гэж бас үүд юм байна. Энэ хямтай ананас хам боргоцоотой хайлуулсан бяслагтай бутерброд байдаг юм байна. Энэ их гоё юм биш. Зүгээр нүдэнд харагдаж үнэрч байгаа. Би энэ Hawaii төрлийн юмнуудад дуртай. Гоё хам боргоцоотой мөртэй хямтай. Тийм гоё тий. Үгүй хүмүүс Hawaii пиццанд дургуун хүмүүс айгүй их байдаг байхгүй юу? Тэгээ Hawaii пицца ч гоё штэ. Гоё цаана ахаад нэг юм чихэрлэг амт байгаад яагаад болдгоо юм байж тээ. Манай аавга их чинь гэдэг за цовин хийхдээ нөгөө нэг алимтай цуг ингээ хутгаад хийждэг байхгүй сайхан алим хэрчиж жагаад гоё болдог. Тэр нөгөө нэг давас мавстай нэг жижигхэн чихэр сахар хоёр чинь нийлдэх юм бол айгүй гоё. Тэгээ манай тэр их чинь нөгөө тэр жорыг сонсохоор хүмүүс гайхаад идэв шүү дээ. Яа алимтай цовин нөгөө махтай цовин алимтай юу ингээ ууртай. За төсөөлөд их алимтай. Сэрэтлээ. Гэ хуураад ингээд алимын тустаа авчин нэг жоохон амт ордог. Тэгэхээр чин тэр ананасны бас нэг амт ингээд ер нь бол чихэрлэг юу хоёр чин тэгдэг. Юу илээ тунгийн тааруул айгуу гоё. Тийм ер нь ресторануудад бас тэгдэж штэ. Алимыг эхлээд хуураад нэлээд тосонд алим нэлээд хуурж ингэж гаргаж байгаа тэр тосондоо хоолоо хийдэг. Албаар тэгдэж шүү. Тэр нь яаж байгаа их нөгөө бас нөгөө түрүүн хэлсэн байгалийн сахарозны амтыг оруулвал бас хайтайхан болдог гэдэм байлээ. Тийм учиртай юм байна шүү. Йоо за. За талхан дээр эвлэгний нугш гинэ. Өглөө зүгийн балтай блинчик хийж өгмөр нэг хүй хай тэгээ за. За төгжрөл донд үлсэж өглөө. Төгжрөлд бол хэцүү шүү бас. Ээзгэн дээр халуун ус хийгээд идэж гин гинэ. Гоё их сайн гэдэг шүү дээ ээзгэний шүүсээ чинь. Ээзгэж юусо тэр чигээрэл ашигтай бактери юм гэсэн шүү юм. Ер нь манай малын гаралтай цагаад тэр чигээрээ юу шүү. Тий ингээ хатаацсан мөртлөө дотор нь ашигтай бактериуд нь хадгалагдж идэг. Их сайн гэсэн шүү. Ананасны оронд авокадо хийвэл яадаг бол пиццанд гинэ. За мэдгүй. Авокадо ч нэг тийм бас тийм амттай шүү дээ. Хийгээл үзэхгүй юу тэгээд үгүй хүмүүний амттай мэдрэмж гоё шүү дээ. Яадаг хийгээд тэгээ гоё хэлээр. Плов нь чавг үзэмтэй гоё гинэ. Тийм үзэмтэй хоолнууд бас байдаг шүү байдаг. Шин талах за чи тэр ихнийг уншдаг. Шин талхны үнэрч гоё шүү. Сүүлд Орос дэлгүүрээс талх аваад бариад явж байсан чинь нэх гоё үнэртэй төвчгөө хадсан байдаг. Тэгдэг. Шин талх малах ингээд шин боо борцог ч юм уу те гоё бекри сэм юм аав явж ивэл хацчихдээ шүү. Үгүй шин талх үнрээс гадна тэр нөгөө барьж байгаа мэдрэмж бас гоё те нэг юм шиг зөөлөн те. Хүүхдийн зулайл угаа. Талх ярьж байгаа. Бөөрийнхэн бах вариантай идэх ёстой гоё гинэ. Жунда гэдэг чинь шүү дээ. Үгүй харин яг тааруулаад идэх юм бол бүгдээрээ их гоё. Одоо энэ плов ч нөгөө нэг Узбекистан будаатай ураг мөн бистэй миний муугаар орчуулгаад би хийдий. Их дуртай. Одоо сүүлд нөгөө нэг пиццан дотор бишээ бургер дотор хаваа маваа бишээ хаваа биш нөгөө юу ананас. Тийм дахиж явна лээ бас тэгвэл хамттай байсан. Тийм давгүй шүү дээ. Тэ зохицуулаад хийвэл тэгэл мэдрэмж. Одоо яг ананастай юм
юуны зураг тавьсан шүү дээ. Бутербродны манай найруулагч. Тэр хараа. Тий, бэкон дээр ананас. Яг үнэ. Яг энэ ананасан дээрээ сирэ тавиа хайлуулад идэхээр тий. Гоё юм байна. Тэгээд дээрээс нь талхаа жоох ингээд шараад нэг шаржигнүүртэй болгочвол янз юм байна тий. Шарах гэд. Шарааг бол бас жоох. Тэгмүүтээ дээр нь жоохон масл дөргөж байгаа. Тэгээд хямаа тавьснаа энэ дээр яг ананасаа тавиад тэгмүүтээ дээрээ сирэ тавиад тэрнийхээ нүхэнд нь нэг пэжтэнгөө тий. Нүхэнд нь юу хийх. Үгүй энэ хараач юу ийцэн биш. Анарч юмс юм уу? Анар юм шиг харагдаж байна тий. Тийм байна. Би нэг өглөөний цаа ер нь хаяа бэлдэх бас дуртай байхгүй. Яг гоё юмнуудаа бэлдэж жагаад баян байгаа үедээ. Баян байгаа үедээс. Тэгээд бас амжихгүй бол байгаад байна. Яг амралтын өдөр яг бүгдэнд нь гоё ингээ өглөөний цаа гоё презентацтай та ингээ тавглаад хийгээд өгөх бас дуртай байд. Энэ зүгээр гоё. Таалагдахгүй нөө. Найруулагч чинь зураг өгөл чи нөө. Тусахгүй. Сармистай саалаа сайхан гэж байна. Бас давгүй. Саалаа бага хэмжээгээр идэх чи ер нь гоёд их идэж чаддаг юм аа. За. Тийм байна. За би яг ярих гэж байгаа маа ууг нь. Хорхог хийж идэв яг нэ. Бүр хүндэр явцгаа. Агаат гар яваа явчлаа бүр. За. Яад юм бэ? 5 дахь өдөрт өгсөн. Тийм шүү дээ. Өнөөдөр жоох үсэж байгаа орой өстөд эсвэл бол замаараа сайхан идэж уух юм аваад явчих. За нэгдүгээр юу юм бэ? Өглөөний цайгаа зайлшгүй уух хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт байн шуус сайхан бол шүү. Сайхан шүү дээ. Нөгөө ээж шинжилгээнд харин муу гарсан тор тавьчираараа гэдэг шиг сонсогдоод байна. За өнөөдөр Сауди Арабт нөгөө эмэгтэйчүүдийн автомашин жолоодохыг хориглосон шийдвэрийг цуцалсан өдөр юм байна. Оо за. 2017 оны энэ юу мө болохоо ялла за чи дүр коммент шүү. Тэгээд ундрахыгч масл түрхэд гахаан утсан мах тавиад идвэл ёстой гоёо гэдэг шиг л ярьлаа гинэ. Масл түрхэд гахаан утсан мах яг удаа байж болох юм шүү те. Дахианы махта ананастай бүүргэр үнэн тас шүү. Макдоналдс байдаг гэж байна. Зөв. Тийм ба. Би одоо ийм хоолны коммент уншихгүй. За. Өөр юм ярь тий. Тийм өөр юм ярь. Ер нь бол яг 2017 он гэхэд бол Сауди Араб бол эмэгтэйчүүдийг ирэх нөгөө жолооны ард суухыг хориглосон сүүлчийн орн байсан дэлхий дээр. 2017 он гэдэг чи юу гэсэн саяхан байгаа шүү дээ 8 жилийн өмнө. За Сауди Арабын хаан нөгөө Салман би буруу уншиж магадгүй шүү манай Сауди Араб эмэгтэй. Засаад өгөөрэй. Анх удаа ер нь эмэгтэйчүүдэд нөгөө нэг жолоо барих эрхийг сэргээнэ. Гэхдээ 2017 оны 9 сарын 26-нд зарласан мөртлөө яг шийдвэр нь болохоор 2018 оны 6 сарын 24-өөс эхэлнэ гэд гарсан. Ясан гинэ. За уучлаарай. Энд машин барьж байгаа эмэгтэй гарахгүй байна уу тэр байж л байгаа юм. За ер нь бол зорилго нь юу байсан бэ гэхээр Сауди Арабт нэгдүгээр эмэгтэйчүүдийн эдийн засаг одоо нөлөөллийг нэмээ эмэгтэйчүүдийн эрхийг одоо сэргээ дээрээс нь эдийн засагт улсын эдийн засагт эмэгтэйчүүдийн оруулж чадах тэр одоо нэмрийг ашиглая, хувь нэмрийг нь ашиглая гэсэн. За тэгээ ер нь бол 6 сарын 24-өөс энэ хууль нь мөрдөгдөж эхэлсэн тийм үү 2018 оны. Машин барих боломжтой болсноос ердөө 19 сарын дараа 174 мянган эмэгтэй жолооны үнэлэл авсан байхгүй юу? Тийх бахоо энэ чинь тийм. Тэр чинь сургалтандаа суун, шалгалтандаа тэнцэнгээ зөндөө болж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нийт судалгаа явуулсан байлээ. Нийт эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь ер нь машин барих сонирхолтой байна гэсэн чинь 82%. Тийх бахоо хүн л юм чинь. Тийм. Тэгээд машин барина гэдэг чинь нэгдүгээрт би одоо Сауди Араб чинь би буруу бодоогүй бол юу байсан штэ гадуур гарахтаа хүртэл нөгөө нэг эрэгтэй асран хамгаалагч гэдэг нь одоо хөргөө ч юм уу хүмүүсээ ахын дүүн аав нь те бараг найз нь хэрвээ байхгүй ганцхан бие эмэгтэй те нөгөө ах トゥ амраг садангүй байвал та хэнийг асран хамгаалагч гэх юм. Тийм тэгээд энэ гадуур явж байгаад эрэгтэй хүнтэй өөрөө дураараа юм ярьж болохгүй гэдэг чинь тийм. Нэг замч асууж болохгүй. Тийм гэсэн. Тэгээд ямар ч үсэн энэ нөгөө нэг жолоо барих эрхэн нөгөө сэргснээр эмэгтэйчүүд гадуур ганцаараа явах боломжтой байсан. Гэхдээ би ч бас машин бариад эн чинь дуу муу аялаа явмаар л шүү дээ. Тэгсэн гинэ. За тэгээд 2018 онд $30 яа энэ шүнс бүр коммент харагдаад бас. Гоё л явдаг болсон юм шиг нөгөө машинд дуу тавилаг төсөөлөгдсөн. Very woman I can down the street гэдэг. За 37.7% эмэгтэйчүүд нөгөө нэг одоо ингээд хүний машин сууж яваад одоо нөхрийгөө ч юм уу те машин сууж явдаг гэсэн бол өөртөө жолоочсон гэж. Ер нь 18 оны судалгаагаа шүү. Нийт эмэгтэйчүүдийн 37% нь одоо юу болсон? Жолооч болсон. За тэгээд ер нь бол машины борлуулалт бас нэмэгдсэн гинэ. За. Нийт төрхийн 22.7% нь илүү машин худалдаж авсан гэж байна. Тийм. За тэгээ 2018 оны ер нь 82% хэлсэн те. За ажилсаг энэ жолооч нар одоо энэ 82% нь ямар эмэгтэйчүүд илүү одоо машин жолоодох хүсэлтэй өөрөө хувьдаа машин аваад ийн гэхээр нэгдүгээр дээд боловсралтай эсвэл бол
бас хувийн нөгөө нэг нийтийн тээвэр ашигладаг байсан эмэгтэйчүүд ер нь илүү машин авъя. Илүү нэг тийм арай эрх чөлөөтэй болоод байна штэ. Тэр чинь бас айгүй тийм жаргалтай штэ. Гудамжинд би ганцаараа явж болж байна. Одоо машин руугаа ядчил би гэрээсээ машин хүртлээ ганцаараа явчих болно те. Хүн амтны хажуугаар ч юм уу ингээд би машинтай ганцаараа явчих болж байна гэж байна. За дээрэс нь спортын стадионуудаар бас эмэгтэйчүүд 2017 оноос нөгөө нэг явах одоо ганцаараа явах юутай боломжтой болсон бас ресторануудад ч гэсэн ганцаараа боломжтой болсон гэж. Манай сувд ундрахын яг бичиж байна. Сауди Арабид эмэгтэй хүн жолоо барихтаа давуу эрхтэй байдаг. Эрхтэй жолоо шахаж дээш авчлаа. Эрхтэй жолоо шахаж сигналдаж болохгүй. Одоо эмэгтэйчүүд бүр сул чөлөөтэй болж байгаа. Тэгээд бүх хүүхнүүд ажил хийж байгаа, машин барьж байгаа. Ямар гоё. Яг зорилго нь жолооны үнэмлэхтэй болно гэдэг чинь энэ нэмэгтэй ганцаараа машин барьж яах гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тэр эрхэн нэмэгдээд дээрээс нь энэ нэмэгтэй ажил хийгээд байна. Эдийн засагт нэгдүгээрт нэмэгдэж байгаа юу сайнаар нөлөөлж байна. Эмэгтэйчүүдийн эрх дагаад бусад нөгөө нэг дурддагдаагүй эрхүүд нь дагаад ингээд гоё эрх чөлөөтэй болоод байна те. Бүх юм нээгдээд байна шүү дээ. Ер нь бол ингээд төсөөлөхөр орой эхэлж байгаа байхгүй 2017 он төсөөлөхөр гэхдээ гоё санагч чинь. Тэдний өмнөөс бол баяртай байна. Энэ чинь тэгээд 17 гэдэг чинь үлээ 7 жил юм. 8 жил юм. 8 жил. За ер нь бол эрэгтэй нөгөө нэг асран хамгаалагчийн одоо нэг шаардлага бол ерөөхдөө буурсан байгаа. Гэхдээ одоогийн байдлаар бол эмэгтэйчүүд нь илүү эрх чөлөөтэй болоо гэж сайн хэлсэн шүү дээ. 18-аас дээш насныхан ярьж байгаа шүү. 18-аас доош насныхан бол ер нь юу яах юм бэ? Асран хамгаалагчийн нөлөө бол байж л байгаа юм. За тэгээ Сауди Арабын тухай юу яалаа? Ганц хоёр мэдээлэл авлаа. Одоо бол 2.1 сая хүн амтай. Биш хавтгад 400 км газар нутагтай юм байна. За тэгэнгүүтээ Египт болон Сауди Арабын улс хоорондоо одоо 24 км-ийн зайгаар хязгаарлагдсан. Ер нь баруун Азийн оронд ордог. За тэгээд Арабын хойгт байрладаг хэмжээгээрээ газар нутгийн хэмжээгээр дэлхийд 12-т ордог. Том юм байна. Тийм. Азтай бол том. Манайх ч сая хэдэн зүйлээ. Манайхаас том байна те. Тийм том байгаад байна. Манайх ч сая 500 өдөө юу лээ. 500 700 лөө. Тийм. Тэр хавцаа байдаг штэ. За Сауди Араб Персийн болон Улаан тэнгистэй хилэлдэг цорын ганц орн. Тэгээ маш олон оронтой нөгөө хилэлдэг. За нийт хүн амынхын тоон 34.3 сая. Ер нь бол 93% нь исламын шашинтай. Одоо нөгөө алдартай Мекка чинь энд байгаа шүү дээ. Мекка хот байгаа нөгөө шашны хамгийн ариун хотууд нь одоо энд байна. Медина гэх бас хот байгаа тийм. 7-р зуунаас ер нь бол зөнч Мухаммед одоо ер нь исламын шашин нэвтэрсэн гэж үздэг юм манай эртний 7-р зуунаас. За тэгээ ер нь бол энэ яг исламын шашинтай нэгдсэн улсыг шашны нэгдсэн улс гэж хэлэхэд ер нь буруудахгүй одоо исламын шашны төвтэй. За тэгээд 1932 онд Сауди Арабын хаант улсыг байгуулсан гэсэн байна. Тэгээ яг одоо ингээд нөгөө юу гэдэг вүлээ тэр юугаар юу гэж нэрлэдэг вүлээ тэд нар ингээд нүдэ гаргаал ингээд бус чинь одоо битүүлчихсэн одоо энэ зурган дээр гарч байгаа. Тий. 100 одоо халуунд үнэхээр хэцүү байдаг байхаа л гэж би ер нь байнга боддоо шүү дээ. Халуунд энэ ч одоо хөлсөн нурсаад хэцүү төхөлгөө дээ. Тий. Үгүй одоо тэгээд юу л гэдэг үлгүү тассан байдаг үлгүү дээ. Харин тийм л ер нь л төрснөөс нь ахуулаад ийм байсан болохоор ийм л байх ёстой гэж баг хүлээд тавцсан байдаг байлгүй дээ. Үгүй би бас бодлоо. Үгүй бодлооч байхаа харлаа. Нөгөө нэг одоо ингээд ийм араб ч юм уу ийм исламын шашинтай улсуудын эмэгтэйчүүдийн тэнд явж байгаа шүү дээ. Одоо өөр гадаад дотоод явж байгаа. Энд нэр улстай байхдаа юу шүү дээ нөгөө хувцсан өмсөөд нөгөө юугаа булгаа явж байдаг. Яг харин тийм нэр нь орж ирдэг. Айгу хөөрхөн хүмүүс байдаг шүү дээ. Айгу царайлаг. Тийм тий. Нүд хөмсөх сайтай тий. Нүд хөмсөх сайтай, бие хаа сайтай. Яаж тийм юм дунд ингээд нуугдж үүд ингээд тэгэл одоо адаглаад нөгөө нүүр мөрн хөлрөөд нүүр мөрн бохирдоод юм гардаг болоо гэдэг. Юу руу хижаб гэдэг үгүй л үү? Хижаб мөн үү? Хижаб чинь яг нүднээс бусна. Тийм баха. Биш хижаб нь толгой алчур лөө. Одоо яг энэ зурган дээр өгсөн байна. Нэг цагдаа юм уу цэргийн ажилтан юм шиг нэмэгтэй. Нүд нь гарсан. Нүд нь бас л тий. Үтгэлэнтэй байгаа зү. Тийм байна. Жолооны үнэлгээний зураг нь ямар байдаг л гинэ. За залуу ханхуу их юм өөрчилж байгаа Мазах хотоос 89 км байдаг. Мединагаас 400 км газар улаан далайн ирэг дээр Жадда гэж хот байгаа гэсэн байна. Тийм. Залуу ханхуу их юм өөрчилж байгаа. Бурка. Шүү дээ тий. Бурка чинь хувцас нь баха. Тийм үү. Тийм одоо энэ яг битүү нөгөө урт өмсгөл нэ. За хувцсыг нь бол өстой толгой хэрэгчлээ. Тийм байна. Тийм. За Сауди Араб бол ер нь бол эмэгтэйчүүдийг сонгуульд оролцож санал өгөхийг бас зөвшөөрсөн. Ер нь бол энэ цаг үетэйгээ одоо яг хүл нийлүүлж байгаа. Одоо манай саяны сувд ундрахын хийсэн зөв нөгөө залуу ханхун бүх юмаа өөрчилж дээ. Тэгээ хаанда аавдаа бас нөлөөлж чадчихээн тий. Тэгээ аав нь түүний үгийг сонсоод бас шин зарилгууд гаргаж байна. За нэгдүгээр сонгуул өгдөг болсон байна. Машин барьдаг болсон байна.
2015 оноос хойш сонгуул өгж байгаа эхэлсэн шүү. Ирэх нь. За тэгээ нөгөө нэг үйлчилгээний газруудаар ганцаараа үйлчлүүлдэг болсон байна. Тийм. Нөгөө нэг өдөрт одоо 5 удаагийн залбирал хийж байгаа л да. Тийм. Тэр энэ бол яах вэ? Тэгээд Өмсгөл нь абая, нүүрний хаалтан никаб гэнэ. за баярлалаа. Абая, нүүрний хаалтан никаб гэдэг юм шүү. Юу нь бол тустай байд юм байна те. Нүүрний хаалтан тустай Тийм яг байна. энэ альчуур нь тийм байна тийм байна. За ер нь өнөөдөр Сауди Арабид жолоо эмэгтэй хүн жолооны ард суух зөвшөөрсөн тий. тийм тэрийг одоо зарлагт яг хаан гарын хэсэг зарсан. Гоё Гарын өдөр хэсэг гэж тамга дарах юм уу? Хаан ер нь яа дээ? Мэдгүй одоо. Зөвшөөрөв. Зарлагт гарсан бохоо. Тэг зөвшөөрөв. Батлаа гэж. Гоё өдөр байна. Яг тэр бүсгүүчүүдийн өмнөөс бол баяртай байна. Яг ингэ төсөөлөхөр тийм л байгаа юм л энэ чи хэцүү шттэ одоо машин ч барьж болохгүй ингээл ганцаараа шавж болохгүй. Ерөөсөө яг л хүний яг нэг талаар хүний эрхээ ингэ зөрчүүлээд байгаа юм шиг. Тэгээд ингээд яг гинт ингээл гоё машин барьдаг бол ганцаар явдаг бол гоё юм. Одоо яг энэ зураг дээр ингээд цаадлын хоёр ирээ зэрэггүй харсан байгаа байхгүй юу? Гэхдээ яг үнэндээ Сауди Араб дээр илүү хүнлэг байдаг гэсэн тэгээд Тийм гэсэн шүү. тийм энэ бол баг нөгөө уран сайхны клипний зураг ах уу? Тийм баха. Нэг үеэ бодвол нээлттэй байсан гэж ойлголоо гинэ. Одоо илүү нээлттэй болсон. Энэ хоолноос бол хамаг юм саварчлаа гэсэн. Одко бороотой аюулаа. Хоол ярьсаалсан за яг. Одоо манайхан сайхан цаагаа ууцгааж байгаа хөө. Сайлж байгаа бах. Тэгж байгаа хөө. Сайхан сайлах сайхан. За сонирхолтой юм байна. Сонирхолтой өдөр байна баярлаа. За өнөөдөр цөмийн дайн дэгдэх шахс өдөр юм байна. За 1983 оны 9-р сарын 26-ны өдөр байжээ. Зөвлөлтийн цөмийн зэвсгээс сэрэмжлүүлэх радар Америк нэгдсэн улс дахь баазуудаас нэг төв алхасагч баллистик пуужин за түүний араас 4 өөр пуужин харвсан байх шүү гэд мэдээлжээ. Радар нь. За ер нь болохоо байлаа шүү гэд. Тэгсэн чинь за эдгээр пуужингийн довтлохооны сэрэмжлүүлэхийг Зөвлөлт холбоот улсын агаарын довтлохоноос хамгаалах хүчний эрт зарлан мэдээлэх системийн удирдлагын төвийн жижүүрийн офицер Станислав Петров гэдэг хүн одоо оператор нь сууж исэн байна чинь байнга нэг оператор байгаа шүү дээ мэдээж. Тэгсэн чинь энэ хүн болохоор за хуурамч тохиол байж магадгүй юу ч гэсэн нэг харьяа гэд одоо хэсэг харсан ч. За эмиг аж мэдэх үгээд. За тэгсэн чинь энэ хүний нэрийг айгүй сонсох байна. Айгүй сонссон юм. Тэгээ Станислав Петров ер нь хүмүүс сонссон баха. За дэлхийг аварсан ч хүн гэж яадаг бараг зарим нь. За тиймээс ингээд үүргийн дагуу мэдэгдэх ер нь бол шууд мэдэгдэх ёстой. За Америкаас юм харвлаа одоо тий ямар арга хэмжээ авах гэж цааш мэдэгддэм байна л да. Тэгээ тэгсэн чинь нөхөр бол жоохон харзансан. Жоохон томтлох болоо тий. За ингээд дараагийн нотлох баримтуудыг хүлээхээр шийдсэн буюу ахаад бүр баттай болгох гээд ингээд сууж исэн. Тэгсэн чинь гэвч ахиж нэг ч мэдээлэл ирээгүй ингээд ерөөсө таг болцсон. Нэг удаа нэг баллистик пуужин 4 араас нь пууж ирж шүүгээд нэг дүүдүүд гэж гарч ирчээл ингээд одоо дахиад ингээд таг болцсон. Таг болцсон. За ингэснээрээ тэрээр зөвлөлтийн зүгээрс Америк нэгдсэн улс болон НАТОгийн холбоотнуудын эсрэг цөмийн хариу зохилт өгөхөөс сэргийлж чадсан гэж ер нь үздэг. Хэрв Петро мэдээллийг шуурхаа дамжуулаад ингээд сенсацлаад яг тэр дорн толгой мдээгүй одоо ингээд албан үүргээ гүйцэтгэсэн болвол цөмийн дан үүсгэж ер нь магадaltaй байжээ. Яг уу хэр мэдээж за ер нь болохоо байлаа. Тэр үчин зөвлөлт Америк 2 шүү дээ, зөвлөлт Америк 2 гэдэг бол хүүтэн дайны үйл юм ба штэ ер нь. Тийм. Эвгүй байсан. Тийм болохоор сүүлд бол хэмэл дагуулын тохиолын системийг хянж үзээд үнэхээр л систем доголд гарсан байна гэдгийг тогтоосон. Яана. Эвгүй гац. Яа хэрвээ дайм ихэлсэн бол хичнээн хүний юм. Тийм эн чин пууж ирж ингээл зөрүүлэл пууж харавчих юм бол нөгөө Америкийн талаас мэдээж зөвлөлтөөс пууж харавчлаа гэдээ хахад харна шүү дээ. Ингээл явж аргагүй. Тийм. Тэгсэн чин радар нь өөрөө алдсан байж болно шүү дээ. Тийм алдсан байна. Тийм үү. За Петров тэр шөнө Москвагийн ойролцоох Серпухов 15 гэдэг юм пункт үүрэг гүйцэтгэж байсан юм байна. Тэнд бол ОКО гэх код нэртэй зөвлөлтийн хэмэл дагуулын удирдлагын төв байрлаж байжээ. Шөнө дундаас хойш компьютер Америк нэгдсэн улсаас зөвлөлт рүү төв алхасагч баллистик пуужин харвлаа гэсэн мэдээлэл гаргаад Петров үнийг компьютерээ алдаа гэж үзэхдээ нэгдүгээр хэрэг цөмийн дайралт хийж байгаа бол эхний дайралтаар зөвлөлтийн онцгой объектуудыг шууд устгахын тулд маш олон пуужин зэрэг харах ёстой. Тэгсэн чи яагаад ганцхныг харвчваа? Бас юу та нөхөр өссөн байх шүү тийм. За хоёрдугаар хэмэл дагуулын системийн найдвартай байдал өмнө нь ч бас баг зэрэг юм эргэлзээ төрүүлж исэн юм тохиолдлууд байсан. Юу ч гэсэн харъя гэж тэгсэн юм байна. За ингээд үүний ачаар ер нь бол яасан гэж үздэг. Бараг л
2007 оны 5 сард дэлхийг аварсан хүн буюу The Man Who Saved the World баримтат киноны зураг авалтанд оролцохоор Америкийн эцэг улсад очиж байсан одоо юм түүх байдаг. За ингээ 2017 оны 5 сарын 19-нд 77 настай үед болсон юм байна. Энэ хүн бол за ингээд энэ хүнийг бол дэлхийг аварсан хүн гэж ер нь түүхэнд үздэг юм учиртай юм байна шүү. Гэхдээ энэ баримтат кинон дээр нэг бидний мэддэг алдартай хүн тоглодог уу? Үгүй юу? Мэдгүй би киног нь яг сайн мэдгүй. Би нэг Matt Damon дуртай байхгүй юу? Matt Damon ч гоё жүжигч шүү дээ. Тийм. Тэгээд Matt Damon-ы бас нэг ийм алдартай хүний юг киног үзчихсэн гэж нөгөө нэг сонсчихсан. Man Who Saved the World. Магадгүй шүү те. Тэгэхээр түүний тоглосон кино гарсан байж 7 хоног гэж чинь. Тэгэхээр цаг хугацааны хувьд ч гэсэн ер нь таараал бай шүү. Байн шүү. Энэ яг documentary байсан уу эсвэл нөгөө био яг movie байсан уу гэдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг яалтчгүй юм кино байсан байсан. За манай эмэгтэйчүүд нөгөө сувд ундрахын би энд нэг комментиг уншия гэж бодсон юм. Сауди Арабтай холбоотой. Одоо нөгөө нэг манай тэнд очиж байгаа хүмүүс бас ёсыг хүндэтгэх ёстой шүү дээ тий. Тэгсэн чинь ингэсэн анх очихдоо бол хижаб энэ төр зүүдэг байсан. Ер нь тийм утгатай байсан. За биш вэ. Би бурууг нь харчих. Тийм жуулчдад бас тийм шаардлага тавьдаг гэсэн шүү. Хамаагүй задгаа юм өмсч болдгоо. Жишээ нь би жуулчж очиж чинь би гадаа түнгээр нэг шорт морт те гоё асаа гэлзүүлээд яваад бол ер нь бас хоригч тийм юутай хуулийн залттай байд ингэсэн шүү. Тийм гэсэн. Тэгэхээр бас учиртай л байхгүй бол. Анх эрэхтэй юу өмсдөг байсан. Одоо бол илүү зөөлрсөн гэдгсэн. За тэгээд энэ бас ингэсэн юм байна. Энэ үйл явдлын дараа энэ Петровыг бол бас маш хатуу чанд байцаасан юм байна. За чи ер нь ямар санаатай нөхөр вэ гэдэг. За тэгээд гэвч түүнийг гаргасан шийдвэрийн төлөө ямар нэг шийтгэл энэ төр оноогоогүй. За бас магтаж цаашаасан ч юм байхгүй зүгээр яг хүн. За явах хүн гэдэг ингээ өнгөрсөн юм байна. За ерөнхийдөө хамгийн аюултай нь бол Америкийн нэгдсэн улс зөвлөлт холбоот улсын харилцаа энэ үед бол эрс хурцдсан байсан үе гинэ. Өсвөл хүйтэн дайны одоо яг тийм юутай үеэс үе. Одоо хурцдсан байсан үе. За нэг үгээр бол цөмийн товчлуур дарахад л ерөөсөө аль аль нь яг бэлэн нэг үгээр бол юм цочоотой байсан үе юм байл та. Тийм ер нь хасгаатай бэлэн. Ер нь яг гадаа ингээл ийм үе байсан. Тэгээд ингэж бол дэлхийг аварсан Баатар шахуу үст тийм ээ шүү. За мэдрэмжтэй зөвлөлтийн офицер гэсэн маань ёстой дэлхийг аварчээ гэсэн маань. Үнэн. Гэтэ нэрээ яг ингээд зүгээр л нэг пууж ирлээгээд саяны тэр алдааг нь үнэхээр ингээд хүлээж авангот одоо наадах харав гэж гисэн бол зүгээр хохирлыг бол тоолох барах боломжгүй шүү дээ. Тэгэхээр бас тухайн яг өөр гүйцэтгэж байгаа хүний мэдрэмж бас их чухал байгаа даа шүү тий. Kevin Costner тоглосон гэж энэ бас нэг юм кино. The Man Who Saved the World гэдэг. Тийм байхан тий. Тийм байна. Мэдрэмж чухал. Мэдрэмжээс гадна тэгээд одоо энэ хүнийг яг үндэ шагнах бас хэцүү шүү дээ зөвлөлтөнд харах юм бол нэгдүгээр тийм хариуцлагатай ажил хийж байгаад ийм дохио ирээд хахад эх орноо хамгаалаагүй гэж үзэж болно. Эсвэл бол за зүв байна чи техникийн юг харсан бас зүв байна гэж бодоо магтах нь хайшаа юм. За баахан хоол ярьж хамаг хүний одоод ажилласан одоо мартах юм уу? Манай найруулагч постерыг гаргаад ирсэн шүү. Тийм байна. Тий. 81 оны 5 сар гэхэд бас Америкийн энэ юу гэж байгаа юм бол доо мэдээлэгчд нь КГБ-гийн зүгээс Америкийн нэгдсэн улс зөвлөлт рүү нууц цөмийн дайлт хийх ажиллагаа бэлтгэж гинэ гэсэн бас мэдээлэл хүртэл ирж исэн гинэ тухай үедээ. Тийм. Тэгэхээр бас л ер нь л маш л эвгүүл байж л тээ. Хүйтэн дайн бол угаасаа юу байсан бүтэн. Тийм. Одоо тэгээд ер нь дайн яг цөмийн дайн болох юм бол дэлхийн маань бол тэсэхгүй гэдэг байгаа шүү дээ. За би одоо угаасаа худлаа олчлоо мэдээллийг амжихгүй болчихсон. Гэхдээ би нэг 2 хон хайлтгын гарчиг хэлчих. За тэгээ. За 1949 оны 9 сарын 26-нд нөгөө нэг Hollywoodийн бичиг байдаг штэ. Лос Анжелест байгаа Hollywood бол тэр нөгөө нэг Hollywood Land гэсэн бичигтэй байсан. хамгийн анх энэ бол сурталчилгаа байсан Hollywood Land гэдэг хотхны нөгөө өнөөдөр Land гэдгийг нь авсан өдөр юм байна. Land-ыг авсан өдөр юм байна. Land-ыг авсан өдөр юм байна тий. За энэ Hollywood сайн чи 1923 онд анх сурталчилгааны зориултаар тэн дээр бичигдсэн байдаг. За дээрэс нь Nixon, Kennedy хоёр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа сунгаанд байгаа хоёр нэр дэвшигч хоорондоо анх удаа телевизээр нөгөө мэтгэлцсэн өдөр хэлэлцүүлэг хийсэн гэдэг үлээ өдөр юм байна. Тийм мэтгэлцсэн л гэдэг тийм. Бас өнөөдөр уугуул Америкчүүдний өдөр тохиож байгаа юм байлээ. За Европ хэлтэй улсууд гэх юм уу? Тэгээ Европ талдаа хэлний өдөр бас тохиож байгаа. Гэх мэтчлэн өдрүүд байна. За ингээд 7 цаг 54 минут болсон. Эрт бас бол нэгийг сонсноор байтаа дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг маань өндөрлж байна. Радио 2 дугаар студид хөтлөгч Ундрах Од, найруулагч Эрдэнэ Мөхнөр ажиллаа. Продюсер Бат хоёр та баярлаа. За үргэлжлүүлэн та мэдхүү нэвтрүүлгийн хүлээн авч сонсороо. За шалгалт авч байгаа шүү. Тэгээд
Өнөөдөр жоохон хатуу шүү. Бэлдээрээ манайхаа. Бидэнтэй хамт ер нь бол наадтай хамт манай найруулагчдтай хамт Откогийн зөвлөгөө мэдээллийг сонсож хотод ажилласан та нартай баярлалаа. Ер нь өглөөнийхөө цаг ууж гараарай. Цагаа угаараа. Дэлхийн монголчууд эмжил радио 88.3